Жолооч та бүхэндээ би яг одоо автомашина хэрхэн зөв арчлах өнгөлөг 5 дарааллыг зааж өгч байна. Энэ 5 дарааллын хамгийн нэгдүгээрт нь бол та автомашина маш сайн угаах хэрэгтэй. Хоёрдугаар та автомашиныхаа зураас царапан арилгах бүтээгдэхүүн, сив дарах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Гуравдугаарт нь та автомашиныхаа үндсэн өнгийг гаргаж гялалзуулдаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Дөрөвдүгээрт нь та тухайн өнгөлгөөний бүтээгдэхүүнийг хамгаалсан wax бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тавдугаарт нь танд зөвхөн сэсгэр альцуур байхад хангалттай болно. Харин би одоо өнгөлгөө цэвэрлэгээний 5 дарааллыг энэ автомашин дээр хэрхэн хийж байгааг туршилтаар харуулах гэж байна. Энэхүү бүтээгдэхүүн маань бол хамгийн өндөр карнабо буюу тосолж өнгөлөх, гялзуулах чадвар хамгийн өндөртэй. Тэгээ мөн одоо автомашины өнгөлөхтэй манайхан бол одоо ерөөдөө сайн сурсан байгаа. Автомашины wax өнгөлгөө хийхээс өмнө одоо машина зориултын шампунаар угаагаад тэгсний дараа зураас царап дарах бүтээгдэхүүнийг бас хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж автомашины гадаргууд ирэх бүх сив зураас жижиг чулуулгын хэтэргэнүүд, үйл мэдэг тэдрийг бүгдийг тэгшилж өнгөлчээд дараа нь wax-д өргөх юм бол илүү толгоор, илүү хялгаар болох магадaltaй гэсэн үг. За одоо бүгдээрээ энэ hard wax-ыг хэрэглэж туршиж үзье. За бүгдээрээ wax бүтээгдэхүүн хэрэглэлээ. Дөнгөсөө Kangaroo брендийн hard wax бүтээгдэхүүнээр өнгөлсөн. Энэ бол Бразилийн далдуу модноос гаргаж авдаг карнав хэмээх бодис 80% агуулмжтай байдаг болохоор таны автомашиныг илүү найдвартай хамгаална шүү. Жолоочтой автомашинаа үргэлж шинэ мэт гялалзуулахыг хүсвэл цэвэрлэгээ өнгөлгөөний зориултын бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.